Мэдээ үргэлжилж байна. 86 настай Ламжавгай Нишингэн шүлжмэл сонирхон урлах болоод 1 жил болжээ. Ингэснээр түүний бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд олон эерэг өөрчлөлт гарсан байна. Цаашлаад тэрээр өнгөрсөн жилийн сар шинийн баяраар ирэх зочид үр хүүхдүүдтэй зориулан сүлжмэлэн бүтээл урлаж бэлгэлсэн. За энэ жил ч мөн үр хүүхдүүдтэй бэлгэлгээр сүлжмлээ хичээнгүйлэн урлаж байна. 80 нас хүрэл дээр нь маш их ганцаартлалд орж байгаа юм чинь. Бүр хүүхдүүд тустай айлгэр удуулсан. Нөгөө хажууд байсан ач зээнэр томроо сургууль соёд гэдэг явчихна. Тэгээд ганцаартлалд орохоор чинь аргагүй тэгэл зүгээр суухгүй. Би бас гэртээ байвал бас утсаар оноо утсаар юм нэг тэгээд одоо тэр нэгтгэг минь энд бас жоохон нэмэртэй болоод нэгдүгürt хоёрдугаар энэ охин минь одоо ийм гар урлын юмны харин энд нэгт суугаад энэ хийгээд ирсэн ч одоо миний эрүүл мэнд миний одоо цаг хугацаа боломжтой өнгөрөх тэр одоо ганцаардлыг алгуулгаж энийг хийж явах чи ирдэ бодол санаа энийг л зөв хийчихье гэж бодож байгаа болохоос биш. За одоо яах вэ гэсэн ямар ч тийм зав байхгүй энэ л үгүй яагаад. Тэгээ энэ чинь хийж явах чинь ингээл гар хуруу өргөлж ингэж ажиллаж байна. За тэгээд хүн чинь настай болоод ирэхээрээ жоохон хөгшөрөх нь хууль юм тийм ээ. Энэ одоо амьдны зам юм. Ганцхан одоо юу гэдэг юм. Ухаан саруул жоохон өөрийгөө нэг жоохон дайчилж явахгүй бол болохгүй юм байна. Тэр цагаан сараар саруул хийгээд би зөрөөд хийж байгаа байхгүй юу тий. Яагаад гэвэл яг хүүхдүүд гар цайлах нь юу юм. Гэхдээ өөрийнхөө хүүхдэд бас нэг юм үлдээ. Ээж минь хийсэн юм, эмээ минь хийсэн гэдгийг. Тэгэхдээ би нэг бүгдэд нь бараагүй. Тий. Яагаад гэвэл миний ач зээнэр чинь айлгэр болчихсон болохоор зарим нь сургууль соёлд байсан болохоор тэднэр орхигдсон. Тэдэнтэй одоо өнөө жил дутуу үлдсэнтэй өнөө жил гүйцэд хийх гэж л бас ингэж хийж л байна тий. Өнгөрсөн жилийн цагаан сараар хэдийг хийж та бэлгэнэсэн энэ жил тэр 70 хүрсэн байх гэж бодож байна би. Тий 70 хүрсэн байгаа. Тий 70-ыг дараас тэгтэл одоо тэр чинь яг өөрийнхөө бас бараагүй нөгөө дүүнэрийн хүүхдүүд хүрээд ирж байгаа юм чинь. Баава танаас биелэг одоо энийг л авах гэж ирлээ шүү гэлээ. Одоо тэгээд тэдэнд дутуудаа одоо өнөө жил гүйцэж хийж өгнө дээ. Энэ жил цагаан сар одоо бараг сарын дараа боллоо шүү дээ тий. Та энэ жил хэдийг хийхээр төлөвлөж байна? За нэг бэлгэнд бол нэг 10-аад дээр дутуулсан гэдэг 10-аад хийнэ. Тий. Дурсгаж байгаа гэдэгт л хамгийн үнцэн юм тий. Хөгшин надаас чинь хинч бэлэг гортдоггүй шүү дээ тийм. Тэгээ яг тэр хөгшнийг хийсэн юм. Миний эмээгийн хийсэн юм. Миний ээжийг хийсэн юм. Энд чинь одоо хэдэн настайтай хийлээ. За ээжийг 80 гарчаад 85 6-тай хийжсэн юм чинь би бас тийм хэмжээнд байх юм байж гэж бас өөр хүүхэд минь бас юм бодоосаа гэж бодох юм бас дотороо тий.